болоод асуух асуулт хэлэх юм бол ер нь нэлээд байна л да. Эртүүдийн одоо өнгөрсөн хуралдаан дээр бас манай бүлгийн гишүүд энэ асуусан гишүүд нэлээд сайн дэлгэрэнгүй ярьсан. Үндсэндээ бол өнөөдөр энэ аудитын хийсэн дүгнэлтийн төсвийн гүйцэтгэлээс харж байхад бол үнэхээр Монгол улс бол одоо хоёр төсөвтэй яваад хоёр төсөвтэй хяналт тавьдаг тогтолцоо бараг үндсэндээ алга болжээ. Өөрөөр хэлэх юм бол бид нэр одоо сангийнхаа авдрын хоёр талаас нь цоочоод хоёр талаас нь гараад ирээд хоёр тийш нь чангаагаад идэг ийм зүйл одоо ажиглагдж байна. Нэгэсэндээ бол эдийн засгийн яам, сангийн яам хоёрын хоорондын ажил төрлийн уялдаа холбоо бол үнэхээр одоо байхгүй байна. Одоо хинэн энэ ямар мөнгөн дээр хяналтаа тавьж ажиллах ёстой вэ гэхээр мэдээж одоо бонд бусад юм эдийн засгийн яам энэ төсөвтэй холбоотой юм нь бол сангийн яам гэж хэлэх баг. Ер нь цаашдаа бид нар энэ үнийг нэг талд нь гаргаж цэгцлэхгүй бол үнэхээр одоо энэ бид нар төсвийн хөрөнгийг энэ олж ирж байгаа гадна дотоос олж ирж байгаа хөрөнгийг үр ашигтай зарцуулах тал дээр бол ямар нэгэн амжилт дахиж гаргаж чадахгүй байна гэдэг нь бол ойлгомжтой болж байна. Тэр энийг бол ер нь ямар ч байсныг цаашдаа анхаарах хэрэгтэй баха. Ер нь сангийн яамныхныг ингээд харж байхад бол одоо их бас хүнд нөхцөл байна л да. Энэ тоо баримтуудаа бүгдийн сангийн яам дээр нэгтгэж нийлүүлээд энэ тоогоо бол базаад ирсэн энэ улсууд чинь бол уг нь юмд бол бодиттой ингэж хандлагаар хандах гэж оролддог. Эдийн засгийн яам бол энэнд нь бол тодорхой хэмжээгээр бий бол сангийн яамны хийж байгаа үйл ажиллагаанд бол төдөр тушаа болж гэнэ удаа гэсэн ийм зүйлийг би ажиглаж суугаа. За тэгээд асуухны ганц хоёр хоо юм байна да. Батбаяр сайдаас уг нь асууя гэсэн одоо алга байна. Тэгэхээр аудитын газраас асуухад бол энэ засгийн газар өнгөрсөн одоо 13 онд баталгаа гаргасан. Тэгэхээр энэ баталгаа гаргасан хэмжээ нь бол үндсэндээ одоо яг тэр хуулийн хүрээндээ баригдсан уу? Ер нь бол хэдэн хувьд нь одоо баталгаа гаргаж өгөөд байгаа вэ? Дотоодын нийслэх хуулийн засгийн газрын баталгаа. Концессийн гэрээ мөн адилхан. Энэ одоо бас яг хэдэн хувьд энэ концессийн гэрээгээр ажил гүйцэтгэж баталгаа гаргасан нь одоо ямар болов гэдэг нэг ийм зүйлийн юмыг асууя гэсэн. За хоёрт нь бол би сайхан бэлэг даргаас нэг юм асуух гэдэг юм. Би энэ ерөнхий сайдын 50 тэрбумтай холбоотой асуудлаар манай бүлэг дээр бол нэг ажлын хэсгээр одоо намайг асуулж тавимаар болоод тэгээд сайхан бэлэгт би 4 удаа одоо албан бичиг явуулсан. 4 удаа. Нэр дөрж байгаа засгийн газрын гишүүд орж ирээ. Нэгэнд нь бол надад юу гэсэн гэхээр бол энэ одоо гүйцэтгэл хилцэхгээр хилцэнэ гэсэн. Дараачд нь бол сүүлд нь тэр нэг ерөнхий сайдны илтгэлээ тавих үеэр бол одоо энэ асуудлыг бол гээд нэг юм 4 хуудас юм гэсэн. Би бол энэ 50 тэрбумтай холбоотой асуудлыг бүх тендерийн материалын яаж тендер зарласан, ямар сонгон шалгуулалтуудаар хийсэн, хаана ямар ажлуудыг хийсэн, энэ 50 тэрбум төгрөгийг захиран зарцуулсан гүйцэтгэлийн бүх юмнуудыг надад гаргаж өгөөч гэсэн. Өнөөдрийг хүртэл бол одоо энэ бараа ажлын үйлчлэгээ худалдаа авах газраас бол тендер зарласан материалаа гүйцэтгэлээ ирүүлээгүй. Ингээд энэ засгийн газраас шаардж байгаа олон юмнууд бол байгаа. Өөрөөр хэлэх юм бол засгийн газар улсын хуралд ил тод тайлагнах ёстой юмнуудаа ямар нэгэн хэлбэрээр нуун дарагдуулаад байна гэдэг чинь бол цааталт нь бид нар тодорхой төвчний хардах үндслүүдийг бий болгоод байна. Тийм учраас засгийн газрын гишүүд улсын хурлын гишүүдийн зүгээс энэ тавьж байгаа шаардлагыг хизээ хэрэгжүүлдэг болох юм бэ. Би сайхан бэлэг сайдаас асууж байгаа юм бол энэ 50 тэрбумтай холбогдсон тэр тендерийн материал холбогдох бусад материалуудаа та хизээ бидний гар дээр өгөх юм бэ гэсэн ийм хоёр асуултыг би асуумаар байна. За